1. 이것은 검은색입니다. Энэ бол хар өнгө юм. 3번 따라해요. Энэ бол хар өнгө юм. Энэ бол хар өнгө юм. Энэ бол хар өнгө юм. 이 검은색은 죄를 상징해요. Хар өнгө бол гим нүглийг илэрхийлнэ. 3번 따라해요. Хар өнгө бол гим нүглийг илэрхийлнэ. Хар өнгө бол гим нүглийг илэрхийлнэ. Хар өнгө бол гим нүглийг илэрхийлнэ. 3사람들은 죄로 인해서 천국에 들어갈 수 없게 되었어요. Хүмүүс гим нүглээс болж диваажинд орж чадахгүй болсон. 3번 따라해요. Хүмүүс гим нүглээс болж диваажинд орж чадахгүй болсон. Хүмүүс гим нүглээс болж диваажинд орж чадахгүй болсон. Хүмүүс гим нүглээс болж диваажинд орж чадахгүй болсон. 하지만 하나님은 Гэвч бурхан, 3번 따라해요. гэвч бурхан, гэвч бурхан, гэвч бурхан. 5. 우리가 천국에 가기를 원하셨기에 Биднийг диваажинд ороосоо гэж хүсдэг болохоор 3번 따라해요. биднийг диваажинд ороосоо гэж хүсдэг болохоор биднийг диваажинд ороосоо гэж хүсдэг болохоор биднийг диваажинд ороосоо гэж хүсдэг болохоор 6. 우리가 천국에 갈 수 있는 길을 만들어 주셨어요. Тиймээс бидэнд диваажинд орох замыг нээж өгсөн. 3번 따라해요. Тиймээс бидэнд диваажинд орох замыг нээж өгсөн. Тиймээс бидэнд диваажинд орох замыг нээж өгсөн. Тиймээс бидэнд диваажинд орох замыг нээж өгсөн.